snowball effect гэдэг шиг нөгөө болон тамраал Өнгөрөх тусмал тийм таварсаар бол. геометр прогрессораа. Гэтэ дараачих дээр бол хамтарчтайсан тий. Тэгсэн. Гүн хотлоо ярьсан бол байгаа хаа. Тийм бол байхгүй угаасаа. Хүүе. Юу гэлээ? За мэдхгүй мартчих. Хол байгаа хосуудад нэг маш гоё зүйл байдаг. Гэтэ арай 5 цаг ярьдгүй юм зү юу. Эний хувьд 5 цаг байсан. Өөр хинтээ 5 цаг ярьчих. Таяр захиагаар хэрчсэн гэдэг хэлсэн шүү дээ. Ихүүдээ за. Тэр ёстой димээ асуудал. Тэр нэг ярихгүй үйл яасан юм нөхөө. Сайн бацхан ном мөхөрдөн гэдэг. Сайн бацаано мөчи байна. Сайн бацаано намайг Солонго гэдэг. Намайг Бямсүнгийн их цогт гэдэг. Надыг Баянд гэдэг. Миний нэрийг хаан овогтой Дуламсран гэдэг. Сайн бацаано намайг Анд гэдэг. За сайн байцгаана уу? Намайг Буянлгэр гэдэг. Амдын эхнэр Антони ээж ийм хүн байна. За бид хоёр нийтдээ ерөнхийдөө нэг жил хагасын хугацаатай хоол байж үзсэн. Асын зэний үерхэл байсан. Тэр үеч чинь ерөөсөө үзэгний үзээрээ бид нар чинь засаг хаана очиж ажилладаг нь тэмдэглэл явдаг байсан. Тэгээд хоёрыг өөрөөр хэлбэл танилцаад нэг гэр болох гэж байгаа гэдгийг мэдээгүй учраас эрүүл мэндийн яамнаас нэгийн Сүхбаатарт нэгийг Хэнтэй аймагт ингээ хойрлчихгүй. Тэгээ хойрлсон хоёрын дагуу заа гэж явцсан. Ямар ч завгүй л явсан баг. Нэг нь би Монголд сурдаг. Манай хүн чинь болохоор хойно Оросд сурна. Тэгэхээр ингээ ялчгүй тухайн үед оюутан хүүхдүүд нэг 4 жил хэрэгтэй болсон. Нэг нь Монголд, нэг нь Оросд гэдэг. Би болохоор одоо Москвад сурдаг 3 дугаар курсын оюутан. Би яг сургууль руугаа 1 сарын сүүлээр явсан. Мөнхөөтөр яг үерхэж танилцаад яг 1 сар гаруй болж исэн. Ер нь бол нэг ч удаагүй байжгаад би сургууль руугаа явсан. Яг би яг үндэ 3 дугаар курс гэж бодоагүйсэн байхгүй юу. Нэг 4 дугаар курсах за нэг одоо хүрээд ирэх байх та гэсэн чи одоо дахиад 2 жил сурна. Эрдэм ном сурах гэж явж байгаа юм шиг яг хэвттэй. Манай хүн тийм Америк нэгдсэн улсад Салыг сурч салаагаа салаа замын үзэлээр саснаа гэдэг. Тийм сургууль сурч байсан. Би болохоор Монгол оюутан байсан болохоор аль алин тустай байх шаардлагатай. Тийм. Магадгүй бид хоёр нөгөө нэг өргөж эхэлчихэд бид хоёр холцсон биш. Хол байж ах хугацаанд нөгөө нэг дотроо бид хоёр нэг төсөөлөл байгаа шүү дээ. За энэ хүнтэй чинь би үерх юм бол одоо энэ хүн бол хол байдаг хүн шүү. Тэгээ олон жил сурна шүү гэдэг анханасаа бодол миний хувьд л байсан гэж би бодож байна. Тэгэхээр шаардлага үүсгэхээс илүү тэрийг анханаас нь хүлээн зөвшөөрөөд бид хоёр ингээ хол байх юм байна. Тэгэхдээ энэ хол байх хугацааг энэ харилцааг эхлүүлэх үгүй юу гэдгийг анханасаа бодсон гэж би бодож байна. Бас мэдээж нэг хайртай өнөглөр сан тэгээд яваад очиж ирэхлээр яваад одоо дуртай үедээ яваад очиод яачих болохгүй. Манайх ч бас нэг тусгай хөвгөн сургуулахлаа бид нар тийм цаг чөлөө заавалдах нь хомс болохоор ч нэг бас Тэр үеч чинь одоо залуу байсан учраас хэцүү нь юу байсан гэхээ зэрэг ганцаараа байх нь жоохон төвхтэй. Ерөнхийдөө хол байгаад ирэхээр яг нөө тухайн мөч чадганыг хуваалцах чаддгүй. Тийм тэгээд мэдээж хамгийн ихээр сандаг хэсэг нь л хамгийн ер нь хэцүү байдаг. Ер нь хүн санах амар хэцүү. Бүнэгийн сая ихний хоолж чадахгүй гэдэг. Тэн дээр одоо яг санал амар сайн хэлж байна. Надад амар баг хэцүү байсан юм. Цагийн зөрүү байсан битээр яг 12 цаг. Оо яг зөв. Тэгэл Бүнэгийн энд нэг өглөө дөнгөж 9 цаг болоо сургуультай гараа явж байгаа. Би яг тэнд орой унт цаг болчих. Тэнгүүд битээр яг сэрүүн байдаг хоорондоо харилцаа цаг нь бүр яг амар баг. Яг гараа хоёр ихтэй л 2 цаг. Тий, ихтэй л 2 цаг. Тий. Тэгээ хамгийн гол нь бит хоёр нөө би бинийхээ амьдралыг бас балахгүй байх гэж амар хичээж исэн. Холтын алсын зайнаас ялангуяа цагийн зүрхнээс болоод тэр бүр амар асуудал үүсгдэг. Тэр үед чи одоодохтой адилхан ингэж утас гэж байсан биш. Утсаар ярих нэг аймагаас нөгөө аймаг руу ярина гэдэг чинь маш хүндрэлтэй байсан. Утсаар ч ярих газар байхгүй шхөөс юм чи. Мэдээж нөгөө нэг шууд дуртай үедээ уулзах те дуртай үедээ шууд ингээд одоо магадгүй гаранд нь хүрэх ч юм уу тэрвэрх ч юм уу тэр мэдрэмжүүдийг л яг мэдэрч чадахгүй байгаа нь хэцүүсэн. Хай намар сургуультай очиж жирэмсэн гэдгээ мэдчихсэн. тухайн үед яг хөө мэдээж айгүй шокнд л ороод айгүйх баярлал тэгэл нэг тэрэл авчмаар байдаг тэгэл тэр чи хол уучраас тэгж чадахгүй та. Тийм ингээд нөгөө нэг чадчих юм чинь гэж бодсон бодол яг тулахаар бас хэцүү байсан.
За ингээл нэг амархан юм шиг л санагдсан багталтаа ингээл жоох хөвгтүүд тэгэл за явахтай би ингээл жирэмсэн багтаа хичээлээ хийжлээ эргээд ирнэ гэдэг бодол яг цаг дээр тулахад бол хэцүү байсан. Тэгээд санана те. Тэгээд ирчээд төрчөөд буцаад явдаг л үнээр тарин статик хүнд эсвэл гэж бодоод байдгийг. Тийм жирэмсэн байх үед ч нөгөө хүн чинь ингээд яг хажууд байгаа ер нөхрийнхөө нөгөө нэг халамжийг амар их шаарддаг байгаа үе. Тэгсэн чинь тэр үед ялтчгүй өөрсдөө бит хоёрын нэг бас сонгосон. Тэгээд шаардлага нь үүссэн. Тэгээд эмнэлэг рүү ганцаараа явах хортлогтой үедээ хэцүү байх тэр үеуд. Ингээд бүх зүйл нь хамт байсан хүн гівгэнт ингээд байх болчихно гэдэг нэг амьдралын хэм маяг айгүй хоосон болчтой. Тэр үнтэй уулзаагээ би уулзах чадахгүй, өглөөхт нь хажууд нь чадахгүй. Тэгээ энэ юу? Одоо ихнээс явах уу? Маш хоосон болсон. Өвдөгт нь хажууд нь чадахгүй, ингээд баярлагт нь нэг ойлгохтой ч яг үндэ баяр үргэж чадахгүй. Москва 5 цагийн зөрүүтэй. Тэгмээ бид тэр байн буцаар ярих шаардлага дахиад урцсан. Сандраад ах юм уу? Гайгүй юу? Зүгээр бит. Одоо камераараа помпроо камерг бол тэгэл. Загнаал. Айтайгаа суугаач гэнэ. Бөөр сууртай баймаа. Ярихын тулд энэ үний тухтай цагт би ярих хэрэгтэй юм гээд нэлийн би орой дандаа 3-4 гэж унтах шаардлага гарна. Тэнгүүд би хичээлтэй, маргааш нь ажилтай. Яриад унтах нь ярихгүй эрт унтснаас илүү гоё эрч хүчтэй болоод нэг амар тийм гоё идэг гэсэн. Уулзаад авдаг бодит мэдрэмж, утасны цаанаас ярьдаг мэдрэмж хоёр ингээд шал өөр байдаг. Зөв ингээ хоёр талаасаа тэмүүлээд байдаг хэрнээ одоо амьд мэдрэмж авч чадахгүй тэр нь хэцүү. Тийм бол байхгүй угаасаа. Бисээ. Хүүе. Зөндөө шүү дээ аль нэг. Йоо тэгтээ багс худлаа ярьдаг үе байдаг бах уу. Зарим нэг орой би унтцсан гэж хэлээд бас орой кино үзээс суух уу юм байсан. 50 киногоос үзмэрэн шүү дээ. Надад бол байгаа хөө те. Бас юу шүү дээ. Фу, салж исэн юм чи. Сасан тийм. Ялцчгүй холын зай ер нь салах шалтгаан болсон. Ханил суухгүй юм байна гэж юу? Тийм бодогдоогүй. Хаарандаа захиагаар харьцаад байдаг гэсэн юм даа тэр юм уу? Бодсон. Яг хөө мэдээж маргалдаг л үсэ яах вэ гэхэлэр би одоо яа тийм нэг утас авахгүй найз нөхдөд гараа явчихдаг ч юм уу тэнгуут нь утас холбогдохоо болно. Тэр үед тэгээд уурлна. Бас нэг салын малын бүтэхгүй юм байна. Хоёр тишээ болъё. Хөлий гэсэн нэг хэлж байгаагүй баха тий. Би ч нөөрөө нилээд ирэх. Яагаад чи төрж байгаа мэдрэмж нь нөгөө нэг утасны арт тий тэр холбооны арт нөгөө маань байгаа учраас утас холбогдохгүй болох тэр мөч чинь өөрөө тэр хүн байхгүй болсон юм шиг бүр төрж байгаа юм шиг мэдрэмж. Тэгээ ер нь нөгөө харилцаа холбоогүй үед тэгэл хүн чинь тэгэл төсөөлөл алга болчихж байгаа юм чи. Яг дараа нь ноцсон л та. Гэтэл ер нь ингээ алга болчихаар хүн тэгээ балиар төсөөлж бодох юм уу? Гэхдээ би ч зүгээр хальтал жижигхэн шал хэрэггүй бодол орж ирсэн. Тэгэл угаасаа итгэдэг юм чинь тэгэл за угаасаа л хос олгонд л ийм зүйлсүүд байхаа илгүй хартаад бол хоёр өөр газар байсан ч хоёулаа хамт нэг гэртээсэн ч тэгэл хартдаг л илгүй бүгдэнд нь байдаг болохоор за гэл бодчихсон. Би айгүй томоотой л байдаг. Амар ойлгомжтойсэн би. Би ч нэг хартай биш үстэй. Айгүй харт. Ярих уу яах уу? Хамгийн ихний ерөөсөө маш урт хугацааны салалт бол ерөөсөө 2 жил болсон салж исэн. Тэгээд хамгийн анхныхын дээрийнхэн үндсэн шалтгаан бол ялтчгүй хол замаас. Ханд ерөөсөө харддаггүй байхгүй юу? Эмгтэн чинь нэг жоохон хөнгөн хардал хүсэж идэг штий. Бүр миний амьдралд ерөөсөө тийм байгаагүй. Тэг хаяа тийх гэж нөгөө гэртээ гам бүртлөө би гарцсан гэж бодлоо ярьдаг бол байсан. Гэтэ хэдэж тэрэнд нь автдгүүлсэн л та. Нөө нэг одоо ч чи заримдаа яриад идэв штий. Би нэг хамгаалагч хоёр орстой зураг авахулж байдаг. Өөрийнхөө зургийг авч хаад арталт нь орсон. Тэгээ хамт зураг авахулсан юм шиг одоо тийм сцен үүссэн. Тэгээ би тэрийгээ ч анзаараагүй явуулсан байсан та. Манай хүн нэлээд тэр нь хөндлөлт болсон юм шиг байна. Тэгээ юу шүү дээ. Гэхдээ яг л зурганд нь цуг авахулсан юм шиг ингээд яг үүдээс нь хараад камер л гараа инээц. Тэр анханасаа яг эхлэхдээ бүр амар харилцаатай байж байгаад гэл нөгөө ч нөгөө бусад угсаал энэ амьдрал орж ирж шүү дээ. Тэгэл амьдралын юмд ингээд явуулж идэл нөгөөнийх нь харилцаа нь багасч байгаа юм жоохон битээр хурцлаа болохоо ажиллаа гэх. Нөгөө баг харилцаад ирэхээр нөгөө хөрөөдөн гэж амар андуурд юм шиг санагдсан. Түнс ингээд уулзсан гууд нөгөө мэдрэмж яг байж идэг байхгүй юу?
Тийм хол зайдгаар ингээд унтраал байхгүй болоод байгаа юм шиг санагдаад ирдэг. Ер нь их андуурах тохиод байд юм байна гэж боддог юмсан. Тэрнээсээ болоод тэр нэг улам snowball effect гэдэг шиг нөгөө улам тамраал Өнгөрөх тусмал таварсаар байгаа. геометр прогрессораа. Гэтэ дараачих дээр бол хамаарчтай байсан тий. Тэгсэн. Тэр им Facebook private group үүсгээд тийм тэгээд ерөөсөө юу хийжсэн бэ гэхээр хоёул өдөржингөө харьцах шаардлагагүй юм байна. Ерөөсөө болий, тэрийгээ болий. Чи ерөөсөө унт, би унтах цагтаа унт, чи унтах цагтаа унт. Хоёул яах ёстой вэ гэхээр тухайн өдөр болж байгаа гэдэг нэг юм үйл явдал байгаа шүү дээ. Тэрийгээ ерөөсөө нэг 3 секундын бичлэг ерөөсөө игээл цуглуулад бай. Бичлэг юм уу зураг. Яг бичлэг бөгөө зураг. Тэгээд ярмаар байгаа зүйлсээ, үзүүлмээр байгаа зүйлсээ нөгөө хүн яг сэрж явах үед нөгөө хүндний чи өдөр дуусж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийгээ сайхан постлоод тэгээд эрт унтахаар л ингээд унтлаа шүү гэдэг хэлээд унт чинь постлоод. Үнэндээ өөрсдөө туршлага байх байдаг ш. Тэгээд нэгэндээ итэг. Тэгэл итгэл байгаа цагт хоёр юм. Тэгэл таарах хүн чинь гарч ирэн тэр хүртлээ зүгээр мөрөөрөө ажиллаа гээл явж хэлчихлээ да. Яг Тэр хүн чинь гараад ирвэл битээ алдаарай. Тэгэл нэг хардад сэрдгээсээ илүүгээр одоо янз янзын одоо бодол төрдөг мэдгүй. Тэгээ тэр болгоны ард чинь мэдээж ярилцах шийдвэр нь те тухайн үедээ хэцүү мэдрэмжүүд төрн муудалцсан, сайдалцсан, янз янзаар буруугаар ойлгоно, хин нэгнээс магадгүй янз янзын худлаа үг сонсон. Гэхдээ эргээд хоорондоо ярилцах. Үнэхээр юу болсон юм? Үнэхээр яасан юм? Одоо яах юм? Гэхдээ энийг мөнхөөгөө сурсан. Ингээл битээр ингээд хэрэлдэх юмнууд нь шүү дээ. Тэгэл би ингээд уурлал өөбөстөө ярихгүй марахгүй гэж тасалж байгаа байнгаар. За хоёулаа яаж ч муудалцсан энэ өдөртөө л уцаар яриад энэ өдөртөө л асуудлуудаа ярилцаад сайндаж тэр өдрийг дуусгах юм шүү. Тэгэхгүй ингээд би эндээ тунирхаад ингээд хоёр талд ингээд ах юм бол тэр асуудал шийдэгдэхгүй хамтаа хуцаагаа ингээд дэмий үрээд байна. Тэгэхээр яаж ч гэсэн чи надтай ярилц. Яаж ч гэсэн тэр өдрөө заавал уучраа олж ижил тэр өдрийг дуусгах гэж ер нь мөнхөөгөөс би сурсан. Энэний үндсэн дээрээс битэрийн харилцаа гайгүй явж байгаа юм болов уу гэж Өдөө зэрэгтэй тийм. тийм шүү дээ. Хол байгаа хосуудад нэг маш гоё зүйл байдаг. Эргээд уулзах гэдэг гоё зүйл байдаг. Яагаад гэхээр одоо би ингээд одоо нөгөө өөрийнхөө зүгээс ингээд хичээлээ хурдан амжуулах ч юм уу тиймэрхүү процессыг үүсгэх юм бол би хэдэн сар болчиход нэг 2-3 хоног ч юм уу ирэх одоо боломж үүсдэг. Тэр үед эргээд уулзах тэр мөч чинь яг ингээд бүх юм ихнээсээ болж байгаа юм шиг тий. Бүр ингээд зүрх ингээд бүр тогтож өгөхгүйгээр доогтлон өмнөх шүн унтахгүй. Хамгийн гол нь одоо үүний шудрах дандаа юм муу бодохгүй аль болох талаас нь хамгийн сайн сайхнаар л бодож явхад бол юм биелдэг юм байна да гэдгийг л бодож явдаг. Биенээс алганд явна гэдэг. Биенээ мөрөөдөж биентэй явна. Тэрнээс гадна хар хоргоо байх хэрэгтэй. Хамгийн гол асуудал. Биенээгээ тэгж гаваад ингэж гаваад биенээ хар харс санахгүй байх хэрэгтэй. Тэр л хамгийн чухал. Ер нь ингэ бодоход энэ 50 хэдэн жил байна шүү дээ. Би тэр яг тачигтлаа хэрэлдэж ясуудаа ганц байхгүй. Энэ үгэл нь гөгшнийг үгэл гэвэл би дугуй tagaж өгөрөөч гэд. Надыг үгэлэхээр энэ дугуй өгөрөөч гэд. 60 хэдэн онд бол нөгөө энэ уцас моцос камер янз бүрийн юм ажилдгүй байсан учраас биентэйгээ захиагаар л харьцсан үгээс өөр харьцдаг байсан. Сая нөхөр банд маань юу Америкийн нэгдсэн улс руу яваад тэгээ ерөөсө байнгын 38 хоногт байнгын өглөө орой болоод бие биенийхээ нүрийг хараад хүүхдүүдээ хараад байнга гуцас шөрөмсөр ажиллаж байсан. Дэлхийн хүн төрөлхтний ямар хөгжилтэй ямар сайхан байгааг болоод ердөө зүүрлэшгүй юмар маш их баярлж байсан. Юу гэлээ? За мэдхгүй мартаж. Хөгжил гэдэг удам сайхан юм байна гэдгийг л хатуу ойлгосоо. За үнэхээр л биендээ хайртай болвол хэдий хол зай байна уу, юу ч ясан даван туулаад хамтдаа сайхан ирээдүг бүтээхийн төлөө хүн болгон л хичээдэг, тодорхой хэмжээний золиос гардаг энэ бүгдийг төвчээд бүгдээрээ хамтдаа жаргалтай байгаарай. Тэгээд холын зайн хэцүү болон сайхан мэдрэмжүүдээ
доор комент хэсэгт хуваалцаарай. Баярлалаа. За алсын занаас үргэж байгаа хосууд маань ерөнхийдөө ямар бэрхшээлүүд тулгарч ирсэн доор комментараас үлдээгээрээ та хэдийнхэн бас түүхүүтэй танилцахад бол таатай ах болно. Тэгээд бусад хүмүүс ч гэсэндээ уншаад бас сургамж авах зүйл байгаа хаа гэж бодож байна. Хөдлөлтөд харинда шатажсэн бидний memory энэмсэглэг дөрөгч миний luxury Хөдлөлтөд харинда шатаж